За өнөөдөр Дундгой аймаг дээр маш олон газар зэрэг мод тарьж байна. За түүний 3 газар зэрэг тарьж байгаагийн нэг одоо газар нь бол одоо Дундгой аймагын одоо ичидийн орон бүтээн байгуулах одоо хашаан дотор ид одоо өрнөж байна. За өнөөдрийн энэ хүү сайхан мод тариалтыг бол Remax компани хамт олон бол ирж тариалж байна. За мөн одоо Remax Foundation гэсэн одоо энэ дэвэр дор одоо ажиллаж амьдардаг хүмүүс маань хаа байсан Улаанбаатар хотоос нэг өдрийнхөө бүх цаг завыг зарцуулаад Дундгой аймагт одоо зорин ирж одоо хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө одоо ингээд мод тарьж байгаад бид маш их баярлж байна. За Remax-ийн залуучууд бид ичидтэй орон 1-2 төслөөр бүх Remax-чууд хамтарч ажлууд дээр тусаж ирсэн. Тэр энэ ажлын өргөжил болж ичидтэй орон 3 төсөл маань Мандухай аймагт сонгогдоод ирсэн байгаа. Тэгээ фаундейшны хамт олонтойгоо хамтраад нийт 20 гаруй офисын 150 гаруй залуучууд ирээд энд 10,000 мод суулгаж байна. Тэгэхээр 10,000 модыг суулгаж одоо ичидтэй орны ажил өөрийн гар сэтгэл зүрхээ зориулж байгаа бүх залуучуудаа фаундейшныхаа болон Remax-ийнхаа бүх одоо үйлчлүүлэгч хамт олон агентуудынхаа өмнөөс таарчдаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ сайн дурын ажил гэдэг бол хүнээс одоо маш их зүрх сэтгэл шаарддаг. Тэгээ энэ ажилд өөрийнхөө цаг завыг хөрөн мөнгө гаргаад ирсэн ийм мундаг залуучуудаар өнөөдөр маш их бахархаж байна. Баярлалаа та нартай. За юуны өмнө өөрийн үнэтэй цаг зав болон мөнгө санхүүгээ гарган өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа бүх Remax-чуудаа маш их баярлалаа гэж хэлье. Энэ сайн дурын ажил хийх нь ерөнхийдөө бол хүмүүсээс маш их цаг гардаг хэдий ч та бүхэн ингээд өөрсдөө ажиллаад ирсэн. Миний хувьд бол маш их баяртай байна. Remax-чууд маань сүүлийн 3-4 жил яг энэ ичидийн оронтой хамтран ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгээд биднийгээ байнга дэмжиж хандив өргөдөг та бүхэндээ маш их баярлалдаг шүү гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу. Өнөөдөр Дундгой дээр ичидийн орон 3 дээр бид нар Remax-чуудаа мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Тэгээ гадаа их амар халуун байлаа. Тэгээд одоо нэг жоохон нар буугаад арай гайгүй болж байна. Тэгээ сэтгэл маш өндөр байна. Олуулаа тэгээд ерөнхийдөө сайн сайхны төлөө бас ирээдүйд энэ моднуудаа ургаад хүүхдүүдийн сайн сайхны төлөө тий агаар орчин эколог гэдэг энэ бүхний төлөө сайхан болох бахаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр ирсэндээ маш баяртай байна. Тэгээд энэ төслийг эхлүүлсэн тэгээд бүгдэнд нь баяр хүргэе. Бас өнөөдөр хүрэлцэн ирж бүх үйл ажиллагаанд оролцож байгаа Remax-чуудаас бүгдээнд баяр хүргэе.
сайхан үүс хийж явж байгаа Remax Mongolia хамт олон баярлалаа. Remax Foundation-ийнхэнд маш их баярлалаа. Гомбоо аймгийн хүүхдүүдийн хүмүүс, Гомбоо аймгийн нийт даатгалын хүмүүс таа бүхэнд маш их баярлалаа.